Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хүн амаа одоо ингээд өсгөж чадахгүй. За хүмүүс нь гэрлэхгүй хүүхдээ болохгүй яагаад гэвэл зардал өндөртэй учраас тэнгуут Италийн засгийн газар ингээд эмэгтэйчүүдээ зөвхөн хүн амаа өсгөх зэвсэг болгож ашиглах гэж байгаа байхгүй юу? Энэ хуулиараа далимдуулаад хэрвээ ингээд жирэмсэн болон аборт хийлгэж болохгүй тэгэхээр тэр эмэгтэй хүчээр төрнө төрөх тутамд Италийн хүн ам өснө Италийн засгийн газарт ашигтай яагаад вэ гэхээр ирээдүйн татвар төлөгч нь ингээд шинээр бий болж байна. Тийм учраас Италийн засгийн газарт ашигтай байхгүй юу? Тэгээд эмэгтэйчүүдээ ерөнхийдөө ингээд нэг хүн амаа өсгөх зэвсэг болгож ашиглах гэж байгаа. Гэхдээ ямар ч бодлого цагт бодлого байхгүй байна. Яагаад вэ гэхээр залуу гэр бүлийг дэмжих эмэгтэйчүүдийн цалин өсгөх жишээ нь одоо Италид ингээд зарим эмэгтэйчүүд амар олон эмэгтэйчүүд гомдолтын билээ төрөх өдөр хүртэл ажилладаг. Бүр амар их юм кейс байдаг. Тэгээ эмэгтэйчүүд энэ